За Сэлбэдэд төвийн өрөөний 158 талбартай нэг 2206 нэгж талбар хамрагдаж бид нэг 12,000 байдлын орон сууц нийт төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгээ өнөөдрийн бас ээлжид бас хуралдаанаар энэ төсөл хэрэгжихтэй холбоотойгоор бас хөрөнгө оруулалтыг одоо бонд хэлбэрээр босгох, ингээд одоо гадаадын зах зээл дээрээс бонд босгоё. Тэгээ энэнийхээ иргэдийн хурлаараа хэлцүүж зөвшөөрлийг авъя. Ингээд цаашлаад засгийн газрын хуралдаанаар оруулж хэлцүүлэхээр явж байгаа. Тэгээд төслийн явц бол одоо газар чөлөөлтийн ажлыг хийгдэж байгаа. Одоогийн байдлаар нэг нийт иргэдийн маань нэг 70 гаруй хувь нь бол одоо төсөлд бид нар хамрагдана гэдэг одоо саналаа бол 100% өгч гисэн. Ингээд иргэдийн газар болон үлгэрдэл хөрөнгийн үнэлгээний ажлыг хийж байгаа. Одоогийн байдлаар бас эндээсээ нийт иргэдийн маань бас судалгааны намрагц иргэдийн бас 70 гаруй хувь нь одоо үнэлгээгээ бол хийгдсэн. Нэг 1500 орчим иргэн бол үнэлгээ буюу хэмжилтээ хийлгүүлсэн гэсэн үг. Одоо тэгэхээр энэ иргэдийн тайлан гарах ажил маань явж байгаа. Иргэд маань бас асууж байгаа одоо энэ газар чөлөөлтийн ажлын явц одоо удаашралтай байгаа юм шүү. Тэ аль дээр одоо хэмжилт хийсэн штэ гэдэг ийм асуудал ирж байгаа. За хэмжилт хийх бол нэг ажил, дараа нь яг тэрийг боловсруулж одоо хэдэн төгрөгийн газар вэ гэдэг одоо энэ үнэлгээ хийх маань бол одоо хугацаа шаардсан ажил. Тэгээд бид эхний байдлаар 80 айлтай хилцэл хийгээд газрын үн дээр харилцан тохиролцоод мөнгөний шилжүүлэхээр ингээд засаг даргын захирамж одоо өнөөдөр гарах гэж байна. Ингээд өнөөдрийн байдлаар бид яг 80 айлын бол одоо харилцан тохиролцоод үнэлгээнд дээрээ тохироод мөнгөний шилжүүлэх гэж байна гэсэн үг. Тэгэхээр ингээд өдөрт одоогийн байдлаар үнэлгээний тайлан маань одоо нэг 50-аас 100 тайлан ингээд гараад явна гэсэн одоо ийм тооцоололтой бид нар үнэлгээний компаниудаа шахаж ажиллаж байгаа. Тэгээд энэ маань иргэдийн хөрөнгө мөнгө санхүүтэй холбоотой асуудал учраас бид бас одоо тийм байж боломжгүй хугацаагаар шахаж болохгүй. Ажлын ачааллын хувьд бол одоо хагас бүтэн сайнгүй илүү цагаар ингээд ажиллаж байгаа. Манай газрын алба ч гэсэн НОСК дээрээс нь үнэлгээний компаниур бол ингэж ажиллаж байгаа.